одоо би яг ямар болсон бэ гэхээр би энэ хоёр дэвтрээс ч салж чаддгүй. Бүр ингээд дэвтрүүд минь надад түүх болоод авчираад ингээд үлдчихсэн тий. Тэгээ одоо болохоор миний бүх ажил яг ийм цэгцэн дээр явагддаг. Бүгд яг 7 хоногоороо, сараараа, жилээрээ улирлаараа төлөвлөгдсөн байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ямар ажил дээр би их цагийг үрээд байна гэдэг дээр дүн шинжилгээ хийхэд тусалж байгаа юм. Хоёрт нь болохоор аливаа ажлыг ямар ч одоо стресс бухимдалгүйгээр зөв төлөвлөгд дадалд сууж байна. Гуравт нь болоод ирэхлээр энэ дэвтэрт маань бичигдсэн зүйлүүд минь эргээ харахад түүх болж үлддгээр хамгийн сайхан байдаг. Тэгээ яг энэ хийх ажлын жагсаалт гэдэг яг энэ хаж дэвтрийг хэрэгжилж эхэлснээс хойш одоо миний хувьд гэх юм бол одоо ажлаа өдөр бүр ингээд тэмдэглэдэг. Өдөр бүрийг хийгээд 7 хоног болгож тэмдэглэдэг. 7 хоногоо бас сар болгож тэмдэглэдэг. Яг эндээс гэх юм бол би яг өөрийнхөө ирээдүйн зорилгыг одоо олж харах. Дээрээс нь яг ирээдүйн зорилгынхаа төлөө өдөр болгон яг тийм ажлаа хийж гинүү гэдгээ бас ингээд хараад хянах ч юм уу тий. Ийм олон давуу талыг олж авсан. Яг өнөөдрөөр гэх юм бол миний хувьд одоо ажил дээр айгүй тийм стресс багтай. Яг хийх ажлаа ингээд бичээд явж байгаа болохоор стресс багтай байна. Дээр нь ингээд ажлаа би бас өмнө нь ингээд айгүй эмх цэгцгөө тэмдэглэдэг байсан 1 2 3 4 ч гэх юм одоо өмнөх одоо дэвтрүүдийг тэмдэглэдэг байснараа тэнгуут одоо хаж дэвтэр маань ингээд чухал бусаар нь ялгана гэдэг чинь. Тэгэхээр чухал ажлаа ихэнд нь хийгээд одоо чухал бусаа дараа нь хийх ч юм уу. Тэнгуут одоо бүр миний амьдралд бол айгүйх тийм стресс нь багасаа дээрэс нь хувийн эмх цэгцтэй одоо зохион байгуулалт маш сайн болсон. Тэгээ ерөнхийдөө ажлуудаа ингээд ирэмлээд гол чухал ажил те чухал бус тэгээд ярих гэдэг ингээд хийгээд явхлаар хамгийн түрүүнд чухал ажлууд руугаа тэргүүлж амжуулдаг. Тэгээд хамгийн гоё юм бичсэн зүйл заавал биелэгддэг. Энэ бол одоо гайхамшигтай. Би энэ ажлыг бичээд амжихгүй ч байсан бичсэн байлаа гэхэд хизээ нэгэн цагт тэрийг амжуулахын төлөө явдаг. Нөгөөх нь яг биелчихсэн л байдаг. Тэгэхэд олон зүйл дээр бас надад одоо яг зарим хин нэгэнд хилээгүй зүйлээ хүртэл энэ дэвтэр дээрээ сэтгэлээ нээж бичдэг ч юм уу. Яг миний нэг дотны найз шиг нөхөр шиг тийм зүйл болсон байгаа. Ийм сайхан одоо зүйлийг яг ингээд ганцаараа би бас авсахыг одоо хүссэнгүй. Манайхас бас байгууллагаараа хэрэгэлдэг. Манай бүх ажилчид яг энэ хаж дэвтэр хаж аргачлалаар бас явдаг байгаа.